Өчигдөр буюу даваа гарагт хүүхдийн баярын өдрөөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Пүрэв давг 2028 он гэхэд 1000 хүүхдийн баг тамжтай 4 улирлын хүүхдийн заслан байгуулахаар төлөвлөж байгаа мэдгдсэн. Гэвч нийслэлд ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж хангалтгүй хүүхдүүдийн аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрэн шийдэгдээгүй зэрэг суурь хэрэгцээний олон асуудал хэвээр байгаа юм. Тиймээс хүүхдийн заслан байгуулахаас илүүтэйгээр сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд бүрд чанартай, аюулгүй боловсролын орчин бүрдүүлэх нь нийт тэргүүний асуудал гэж иргэд шүүмжилж байна. Хүүхдийн туслангийн салбарын хөгжил сүүлийн хэдэн 10 жилд дөрвтэй агцгүй явж иржээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй 55 хүүхдийн туслан байдгаас ердөө 35 тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс олон туслангийн барилга байгууламж хуучирч, зарим нь зориултын бусаар ашиглагдах болсон нь хүүхдийн амралт, хөгжлийн орчны хүртээмжийг хязгаарлаж буй гол шалтгаануудын нэг болж байна гэдгийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Пүрэв давг хэлж байна. Эдгээр шалтгаануудын улмаас хотын захирагч 4 улирлын турш үйл ажиллагаагаа явуулах, нэг ээлжид 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ хүүхдийн туслан байгуулах төслийг эхлүүлж 2028 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Бид нар ер нь улсаас хүүхдүүдэд зориулж барьсан хамгийн сүүлийн бөгөөд нэг туслан болоод найрамд туслан юм байна. 48 жилийн өмнө бид нар хүүхдүүдэд туслан байсан. Тэгэхээр нийслэлийн зүгээс бид нар нийслэлийнхаа хүүхд багцуудад зориулж 4 улирлын нэг дороо 1000 хүүхэд авах чадaltaй ийм хүүхдийн туслыг энэ жил эхлүүлж 2028 онд ашиглалтанд оруулахаа сая хүүхдүүдтэй бас зарлалаа. Гэвч өнөөгийн нөхцөлд нийслэлийн олон сургуульд нэг ангид 50 орчим сурагч суралцаж 3 ээлжээр хичээллэж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй хэвээр байгаа нь хүүхдийн сурч боловсрох орчин эрүүл мэндэд зөрүүр нөлөөлж байгаа асуудлын нэг болоод байгаа юм а. Иймд хүүхдийн туслан байгууллагаас илүүтэйгээр сургууль цэцэрлэгийн тоо болон хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж иргэд шүмжилж байна. Өрөөлөлийн туслан байснаас сургуулийн дээр илүүдээ энэ одоо хүүхдүүд багтаанд муу шүү дээ. Их олон хүүхдүүд багт наацх нь нэг өвчин тусна сурдлага нь нөлөөлж шүү дээ одоо. Тэрэн донд ч бас нэг хүүхдүүд чинь олон багшийн үг ойлгохгүй хүүхдүүд бас нэг цөөн хүүхдүүдтэй бас ойлгох юу нь бас арай л анхаар төвлөрн сайн байх л гэж бодоод байна шүү дээ. Тэрнээс тэр амралтанд бол яг тэгээ хэр бол багийн хүүхдүүд чинь амралтанд тийж явах юу байхгүй шүү дээ, боломж байхгүй шүү дээ. Тийм сургуулаа бол одоо олшруулах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Одоо сургууль олон байж ичээд хүүхдийн өрөлцөө тэр ноорн дөрмөөр суугах тийм асуудал шийдэгдэх нийцтэй. Сургууль цэцэрлэг ерэн тэгээд хүртээмж муутай байгаа зү тийм. Шинэ сургууль ярих юм бол одоо шинээр л өнөөдөр ярихгүй бол одоо даацсан нэтрээд одоо 3 ээлж мэлжээр яваад байгаа шүү дээ. Тэр одоо шинэ цуслангийн хувьд юу гэж бодож байна? Шинэ цуслан одоо тэгээд даацсан талаар бол шинэ цуслан шийдэл гаргах юм бол. Тэгвэл бараг сургууль нэмж барьсан хамаагүй дээр. Ягаад юм бол? Ер нь арай илүү ашигтай юм болов. Түүнчлэн хүүхдийн аюулгүй өсөж хөгжих орчин нөхцөл улс орон даяар бүрэн хангагдаагүй хэвээр хахад шинэ хүүхдийн туслан байгуулах нь нэн тэргүүний асуудал шиг гэж зарим улсын их хурлын гишүүд үзэж байна. Тэдний зүгээс хүүхдийн боловсрол, эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд төсөв хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь илүү үр дүнтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм а. Хин цуслан нэгсэн төрөөс ирнэ. Цуслан дамрмаа гэж хэлсэн юм үгүй шүү. Аятайхан алхахдаг замтай бай. Аятайхан дулаахан хурдан цагтаа очдог нийтийн тээвэртэй бай. Үгүй энэ чинь сургууль цэцэрлэгтэй бай. Тийм ээ, эрүүл хүнс хэрэглэе. Ээж аавынхын цалин өндөр орлоготой бай. За өндрөө болий. Орж ирж байгаа орлого нь амьдралд хүрэлцдэг бай. Амьдрах орчин зүгээр таатаага болий, аюулгүй баймаар шүү дээ амь насанд. Энийг л нэгж байгаа шүү дээ. Бидний өөдөөс ярьж байгааг хардаасаа баяр дээр те. Цуслан барьж өгье. Одоо тайвширчдаггүй гэдэг юм юу гэдэг. Удамжаар явахаар энэ цахилгааны асуудал ямар байна? Тогон цохиулах асуудал одоо бороо орохоор бахан хүүхдүүд тогон цохиулдаг юм гарна тийм ээ. Гэх мэтлэн энэ яг аюулгүй чиглэлээр ажил хийж байгаа хүмүүс маань Монгол бол цөөхөн хүн амтай учраас маш тодорхой төлөвлөлт гаргаад хийвэл ард нь гарах байхгүй. Өнгөрсөн жил жишээлбэл 108 сургууль одоо хэрэгтэй байна. Энэ 108 сургуулийг барьчих юм бол одоо бас хүүхдүүд нэг ээлжээр хичээлэх боломжтой гэж үзсэн бол одоо эх жилээс үзэхэд бол бас нэг 86 сургуулийг нэмж өрөөл гэдэг нь тоон буураад ингэж явж байгаа нь бол ахиж дэвшлэн болов гэж харж байгаа. Ер нь хүүхдийн хөгжилд өнөөдөр
тал бүрээс төр засаг бодлогоо гаргаад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, за сургууль хүмүүжүүлэгч, багш нар сургуулийн удирдлагууд бол анхаарч ажиллах ёстой гэж харж байгаа. Шинэхэн хотын дарга томилогдох үедээ нийслэл тулгамдаж байгаа асуудлыг ирэмтлэн шийдвэрлэж, төсвийн хөрөнгийг үр ашигтай оновчтой зарцуулна гэдгээ онцолж байсан. Гэвч хүүхдийн боловсрол, аюулгүй байдал, хүртээмжтэй холбоотой асуудал бүрэн шийдэгдэггүй энэ үед өндөр өртөгтэй цуслангийн төсөл хэрэгжүүлэхэр болсон нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулж, хотын удирдлагын тэргүүлэх чиглэлд эргэлзэхэд хүргээд байна.